За сайн байна уу та. За ямар юугаар нэг бидэнтэй хандсан бэлээ. Одоо чимдээ 13 дахь хэсгээс үнээр хүү толго. Өргөн бөөрөө. Энэ хоёр хороо цагдаагаа дамжуулж одоо миний 3 хүүхдийг өнчрүүллээ. Одоо нэг настай өнчрүүлсэн хүүхд одоо энэ. Маа нэгэнтэ хүүхдийн эрх хамгаалалт төгөж байдаг тэдний тослохгүй 15 он энэ хүн гэртний хүүхдийн гэртний үеж өгөөд шин дагуулсан явж тийм хүмүүс одоо байгаад тах юм. Хороо цагдаа алгаа ташаа сууж байгаа юм шиг тийм. Нэг төр цагдаа гэж яг үнэндээ байна уу? Нэг хөлөө олсон хүүхдэд хүүхд авч яах хүн авч яах хүүхд өнчрүүлж байна. Энэ хүн төр засаг төр цагдаа хамгаалаад сууж алгаа ташаа сууж байгаа юм. Энэ л миний анхны хавчид биш хоёр дахь хавчид. Цагдаа Монгол даалга төр хөөл гэж Монгол даалга. Шинд яаж үүсгэхээр Монголын төр засаг цагдаа ингэж үүсгэх одоо гайхаад байна. Намайг мэднэ. Намайг нард бол хар орон бөмбөр хар орон дээр одоо нэр нь Улаанбаатарын хэдэн дүүргийн бүх завхад намайг мэднэ. 3 нэг хүүхдийг дагуулаад юм зараад гүйдэг байсан. Одоо би шанхар захтай ах үрдэг. Намайг одоо мэдээ бүгдээр чинь орой буудаг. Хүмүүс чи яагаад харин шанхар захын хүмүүсийг маш их баярлж байна. Өдөрт над тийм бусдынхаа хоолндороо явах завч байдгүй. Тэг чи үнэхээр чи яагаад ингэдэ одоо хоол аваад ийм аваад гэж би яах юм бэ хаа гэж аяхгүй. Хоол идсэн гэдэг тэр чи биднийг харж яхад хоолнд орсонгүй би тэгэхээр захтай холддгүй. Тэг 3 хүүхд ингэж амьдардаг. Танаа 3 хүүхд яагаад халамжийнхаа мөнгийг авдаггүй? Та яагаад өрх талхалсан эцгийн мөнгийг авдаггүй юм бол? Чимтэй 13 дороо энэ бүхнийг хийх юм байгаас. Өөрөөхтөө нааж бүр зүрх авах гэсэн хүмүүсийг чимтэй 13 дороо хамгаалсан. Энэ бол 15 оны 6 сарын 15-аас эхлээд 15 оны 16 оны 9 сарын 21 хүртэл дайралт болсон. Тэгэхэд хороо цагдаа хамгаалаад алгаад ташаа суусан. Ийм засаг төр цагдаа би өрөвд өгмөөргүй. 5 засаг 5 байцаа солигдож нэмж чадаа. Тэгсэн мөртөө шийдэж өгдөг. Тэгсэн шийдэж бүгд нэг одоо энэ хамгийн сүүлийн цагдаа одоо хийх төсөж юм байна. Бас худлаа ярина. Одоо 5 шиг байцаа чинь 13 хоороны бас худлаа ярина. Хүүхд хамгааллын төв дээр би сая очиад за чи хүүхдийн мөнгө хин дээр оруулаад тогтоож тэ. Тэгээд чи бид хүүхдийн мөнгө самж шилжүүлж өгөө гэхээр би за би өөдөө 40,000 төгрөг би одоо самж 30-аар би тэр 50-аар 60-аар 70-аар ажилладаг. Тэр хугацаанд наваг авах за тэр дөр авах 40-аар ажилладаг үгээр за нөгөө тэр амарч 3 төлөө явчих гэж бодсон гэсэн. Би өөдөө хараа нөхөр би одоо ганц би юм. Хүн 40-аар ажилладаг 4 хүмүүс татдаг. Тэндээ ганц удаа тэрнгээр нь наваг ноолоо шоглоо явж байгаа. Их нь якан болоод зараад архиар би буудах бүр 3-4 жил байрлуулаад машин өнөг архин зараа явж байгаа хүмүүсээ хороо цацаад шалахгүй. Тэгэхээр чимтэй 13 дороо энэ хүн ард байт юм лу. Засаг төрөм яагаад ийм юм даа орцоод байгаа. Тэгэхээр төр орцоод байна. Тэрээс энэ одоо өрөх тийм наалж бүр зүг авна гэсэн хүмүүс миний өмнө уучлаарай айдуу хичнээн арх уусан байсан ч надад зүг байцдаг байсан. Гэт гадруу энэ дайралт гэдэг болсон тийм. Энийг чимтэй 13 дороо захиалсан гэж бодож байгаа. Энэ үсэд тийм чадвар байхгүй. Тийм үү залуучууд 17 чимтэй 13 дороо архичд өлзөөр аган хүү тулах хөргөн бөөрөгийн найзууд тэгэд хороо цагдаа алгаа тийш сууж байдаг. Тийм засаг төр байгаа. Энэ гараа хийг танихгүй ингээд явж байна. Нэг настай үлдсэн их нь охин танихгүй. Нэг годом. Ингээд энэ охин хийг одоо асуугаад байж штэ. Тэгэхээр засаг цагдаа төр нь алгаа ташаа тийм. Хорон байц чиглэлд дийлэхгүй. Сургуулийн нийгмийн ажилтнууд алгаа ташаа сууж байна тийм. Хорон байцаг чинь хин гэдэг вэ? Бүрэн бүрөөдөж энэ 17 оны 17 оноос хойш бүх байцаг чинь одоогийн байцаг одоо 5 гоч гэдэг байцаг шалгуулгаар байна тийм. Энэ 5 6 15 оноос хойш засаг дараа нар бүгд миний 3 хүүхд эсрэг байсан. Миний 3 хүүхд тусаас мөнгө авч үзэв, ихтэйгээ байж үзээгүй. Их нь яган болоод зарж ирсэн хүмүүсийг би тань мэднэ. Энэ 10 дахь архичд. Та яг баримттай. Мэднэ би зүгээр дагаа явж би хардаг. Би хараад өнгөрдөг. Нэг нь хөлөө олсон хүний хүүхэнд хүн алдаг. Би 2001 оны охирогч. 2001 оны төрсөн дүүг авчаад Монголын тэр дүүг нь авсан. Одоо ахын шоронд хийнээг явж байна. Намайг шоронд ингэж явсан. Нийгэм намайг ахмангаа зарсан чи би нийгэм төө чимтэй дүүг одоо хүүхд юу вэ урт эмгэгч бүхэн урт эмгэг. Нэгдүгээр эмгэгийн гадна би хоол гууж дээр уртын таашаанд би ядчихсан. Тэгтэл нийгэм татман гэж зарлаа те. Нэг тэр хэрэгтэн битээ намайг харж ингэж яваасаар нийгэм би муу нэртэй болсон. Би тийм нийгэм муу нэртэй юм бишээ. Одоо 2001 оны хаан уул дүүргийн байцаагчдаар бүгд намайг мэдвэг алуучаад байж хат тэр эргүү талаар бүгд мэд татарж хат зүгээр хаан уул гамбат тушууч энийг хаасан. Дараагийн нь дэд хурдаа Тунгал Тамир гэдэг хүн алгаа тийш сууж байсан. Тийм засаг төр эргүү тагтаад
Би турандаа нүртээд би сэрүүлийг би аргаа аваад би энэ хөөд энэ хүмүүсийг дэлгэх юм бол би өдөр хүмүүсийг ачаад би шоронд орчихгээд 2003 оны 3 сард би сэрүүл сөндөр хүн албан ялцсан гэсэн. Жижиг хүн алж болохоо бид чи дүүгээ амиг гаргаж ирээд намайг шоронд ингээд бас дахиад ингээд бүтэж хүчтэй намайг зод нүд би цагдаа хөөд хүчнэрхээ дарамт зодорыг би тэндээ үтсэн. Залуучуудаа би тэрийг даасан. Үнэхээр би зодорыг даасан шүү. Намайг талаар мэдж байгаа. Тэрний талаар намайг мэдж байгаа. Эрүүхөө намайг мэдж байгаа. Энэ ямар амар зодор даадаг залуу вэ гэд намайг бүр гайхдаг үсэ. Би хийгээгүй танихгүй би зодор даадаг гэх биш. Би тийм их хийгээгүй би тэр хүмүүс танихгүй болохоор би тэр бүхний зодор би даагаад ухаалж унаад би энэ дээр хувингаар усуулаад бос иржсэн дээ. Тэгэхээр өнөөдөр энэ дайралтад хоёр дахь удаа би одоо энийг амьдрал үтсэнгүү. Би замын залуунаас хөтөлөг хүчирдүүд өнгөрлөө. Миний 3 хүүхэд нас бас ингэж өдөөр хэсгээс 13 оны хэсгээс өдөр хүүхэд толгой хөргөн бөөрөө хоёроо тоглолт яваад те одоо энэ Шимтээ дөрвийн 13 Шимтээ дөрвийн 2 дахь хэсэг одоо энэ 7 сарын гэж байж эрүүг ахмад гэсэн 2000 наваа захиалж исэн. Одоо энэ Барсвол гэдэг хүний Шимтээ дөрвийн 2 дахь хэсэг Барсвол гэдэг нөхрөө одоо эрүүг тэгээд хичээн тэрэндээ тэрний хөргөн төсөө хоёр нь эрүүгийн төлөөлөгчөд миний гэрт орж ирсэн. Нэг нь миний хоолойд 50-60 сая уртаа заадар холоон тулгаад 50-60 сая уртаа хотод гидсэн тулгачаа хавьлаа зэрэг тулгачаад чи зөвүүн фистаа гэсэн ингээд чамайг бид нар мэднэ гэдэг ингэжсэн. Би эрүүн төлөв Барсвол байна гэж явж. Би Барсвол гэдэг нэг хайгаад 7 жил болсон шүү. Тэгээд Барсвол гэдэг хүн чимтэй байдаг юм байна. Одоо тэр чимтэй дөрвийн нэг төр ихсэн ямар хингч одоо гамбад 33 31 гэдэг нөхөр энэ асуудлыг ихнүүлсэн. Энэ цагаан нуурын хэм амьдрал одоо миний 3 хүүхэд тийш алгаа тишээ сууж хараг засаг төр цагтыг би одоо харж байна. Үнэхээр би энэ амьдрал би нийгэмд альсан нийгэм гэж гарсанаас хойш 2097 онд энэ бүхнийг ингээд намайг таньсан бодоо тэр үеийн хүмүүс зөндөл байсан да. Тэгж хүмүүс ирээд чиптэй хүмүүс ирээд таньсан хүмүүсийг аваад ачаад явдаг байсан. Тэгээд ах дүү нар миний том бажин хүмүүс ингээд явдаг нэг харж идэл тэр зүйлийг барах хүүхдийн 8 удаа хөрсөн юм дээ. Хүүхд алга болсон. Энэ амьдрал дээр би нүдэрээ харж нүрээрээ үтсэн. Хаан өдрийн Ганбаатар үсийг нисхий Ганбаатар шүүшиж байгаа. Намайг тэр чимтэй Сүхбаатар хаан өдрийн тэр нисхий төрдөн байшинд байж хат бас нэг миний охины үеийн жоох охин ханаа тусаа энэ хоёр хүн миний бөөрсгөө тэр байрны тэр охин 3 онцоо 3 тоног дээр над дээр тусгаж ирсэн. Тэр зоолж байгаа л охин тэр охины би мэднэ. Аханд яасан яах нь энэ хүмүүсийг таних хаа энэ хүн бид миний бөөрсгөө аавна гэдэг нэ гэдэг гүгээд аваад ирж хат би тэр үнийг араас нь 20 гууд би тэр хоёрын цогцохж очиад тэр үнийг гүйч цагдаа толгой их цагдаа миний талд орчихсон. Тэгээ за тэгээ дараа нь сарын дараа чи гэртнээ би гэртнээ төлсөн тэр хүүхдээ. Тэгэхээр ихэнд эцэг их нь өөдөө охиныг нэгэд авсан баярлалаа. Тэгэхээр тэр хүн 9 сард чи наавд хийхгүй би том артаа. Монгол одоо ийм байдаг юм уу? Монгол ийм хүүхдийн бөөр зүрхийн аавн маавн гэд. Тэгэхээр ийм юм одоо байдаг юм шиг байна. Байдаг болсон юм байна. Миний Монголд ард юм тий. Би одоо тийж ойлгож байна. Яана. Би тэр харсан би нүдэрээ туулсан. Би нүдэрээ харсан шүү. Монголд тэр наав ингэж бүтэж хүчилдэж миний 23 сард сайхан залууг авсан. Тэгээ томчууд хүүхдэд авч явах гэж томчууд хүн авч байна. Сиас шүүт 3 хүүхд хэмжүүлж байна. Би тэр үед хүн авсан үнийг хамаагаар алгаа ташаа сууж байгаа би юуг нь гэдэг би тэр Тонголын амир гэдэг үнийг би харсан шүү. Би гамбат төшөөж одоо энэ төмөрдөнгийн Ахмад Эрдэнэт гэдэг охины хүний охин одоо би хүн байсан. Би бүхний араас би хойд би гадагт хиндгүү. Би энэ хүмүүсийн сургуулийг гаргаж би явж 11 онд хэрэг хойшилдог юм аа жигээ ирээд уулз. Чи дүүгээ ам гарсан гэдэг надад хаавал дээр хэл ирсэн. Тэгээ би энэ амьдрал төгсөөгод би овоо хүн шиг амьдрах ганцхан жилийн дараа миний 3 хүүхэд өнчрөөл өрөвтийн наал бөөрсгийн аамн гэсэн төлөө хороосын цагдаа хамгаалаад одоо 7 жил зогсчлоо. Энийг би амьдрал үтсэнгүү. Би урд нь би 20 гут дүүгээ алуулсан. Өнөөдөр би 3 хүүхдээ би алуулахгүй тул амьд авч төнд би ингэж зүтгэсэн. Юм асууж болох уу? Энэ одоо тэгээд юу яад юм бэ? Одоо энэ хүүхдүүдийн тэр охтуудын одоо бүү зүрхийг авах гээд байна хаа гэж ярьж байгаа ярьсан гэдэг байгаа шүү дээ хүүхдүүд. Тэгэхэд энэтэй одоо тэр хууль цагдаагийн байгууллагын одоо тэр хүмүүс аваа явсан нүхтэй холбоотой гэж ер нь би холбоотой гэж үздэг. Яг тэр үнийг цагааны шалахад биенээс нь 2 3 дугаар ангийн хүүхдүүдийн багшийн дугаар гэрийг нь хайг ийм дөрвөлжин тэмдэг төсөөр бичсэн. Зөндөө олон хүүхдийн хайг дугаар гачиж исэн. Бид нэг харсан. Би өөрөө харсан шүү. Хаавал дүргийн 9 орооны тэр Ганбат ахмад аав гэд наав чиг шартаа хордоо зөв залуу юм а гэдэг утгаараа наав хаавал дүргийн тэр 9 орооны хүмүүс наав. Би тэр утгаараа би намдрыг урд нь хараад туулсан. Дараа нь өрөөхтэй юм миний 23 дэх дүүг ачаа Монголын тэр надруу гүтгэр гүжилдээд наав ингээд алгаа тишээ сууж хат би сэрүүл сан дээр ялцсан өрийг удаа сольж хөхд
Сэрэг сэнэг хаасан. Өнөөдөр би 3 хүүхдтэй 7 жил явж байна. Над туслах газар алах, хүүхд хамгаалын төв, зураг төлөвөд бүх газар алга. Намайг шалгаж олно. Чимлээ дөрвийн 13 2 дугаар сүйтлээ. Тэр Ахмад тэр 7 сарын гэдэг нь намайг захиалж ирсэн. 2000 онд би хуураад дуудаж жижигээс хаад ордог. Энэ яг 3 хүүхдийнхөө хар багаас нөмчрүүлчихэд тэгэхээр нь алгачаа энэ хүмүүс хаа зовдөг юм уу? Ийм засаг төрийн толгойнууд ах Монголын ард түмэн яаж сайхан амьдрах гэсэн. Та тэгээд юу одоо энэ хороо засаг захианаас ер нь халамж тэтгэмж юу авдаг вэ? Би авч үзээгүй. Нэг ч юм авч үзээгүй. 15 оны 19-ны 31-нд үлдээгээр аваа. Надад нэг 5 ил 2 ил будаа нэг 9 тас өгчөөд чамаг хил ам их юм бол чамаг шоронд өрөөдийг шоронд хийгдчихсэн. Нэг маш одоо ижлээ сяхтаж хүүхд хамгаал түүхээр миний охиныг авах гэсэн шүү. Ихийн тэр хүмүүс ихийн тэр хүүхдэнд дагуулж явж байгаа шүү дээ. Тийм төр байхад бидний Монголын ард түмэн яаж 50 амтах гэсэн яг үндэ. Хүүхдийг хаашнаа авч явах гэсэн. Асрын өгчээсэн. Асрын газар хүмүүс ирсэн. Аав нь байсан. Тэгээ одоо ихээс салгацсан шүү дээ. Ихээс тийм ам салгаж явахгүй те. Ихийн яг юм бол хүүхдэнд дараа явж идэг. Тэр цагдаа нар одоо энэ гомдож нэг дагуулж явж ирсэн. Ихийн дагуулж ижиж одоо чамаас салгаж байгаа хүүхгээс асрын өгч таажсэн дээ. Тэгэхээр би Чингтээд 12 оны Наянбаатарын санааг зогсоосон. Миний ийм 3 хүүхдтэй хүнийг Чингтээд 2 дугаар дараагийн гарын өсөлтөч энэ үнийг 3 сарын барьсанд явуул гэж ингэж өгч яхад 12 оны одоо энэ Наянбаатарын цагдаа ийм 3 хүүхдтэй хүнийг би эвсээ чадахгүй, зор дэвэл чадахгүй гэд. Тэр би ажлаас гарчээ. Чи 100 мянгаар тургуулад яв гэж би баярлснаа би 500 мянга төгрөг гарчээ. Тэр миний баяр би анхандаа би хямарч байсан үе. Тэр нь хүүхдийн 8 хүүхд алга болдог. Миний Монголын цагдаа дэлхийд 3-т ордог. Зүгээр хаа хээр хүн алдсан байхад ам зураг яриулахад тэр хүмүүсийг олдог мөтөөс ягаад гэрээсээ гар төр орсоор хүүхд алга болдгийг. Тэр хүүхдэд хин ягаад хүмүүс олдгүй. Монгол тэрсээ тэрийг ягаад олдгүй. Тэр хүүхнээ Монголын төр засаг цагдаа өөртөө байгаад. Тийм болохоор энэ хүүхдийн 8 олддгүй. Эдгч 8 олддгүй. Тэр өөртөө орцдог болохоор би тэгж олддог болохоор би ингэж зогссон. Би өөр 3 хүүхдээ амьд авч ирэхин төлөө 7 жил зогссон биш 3 хүүхдээ өнчрүүч хар багаас өнчрүүчтэй. Тэгээд хүүхдүүд нэг алдахгүй тулд айгуу шинжэнгөө нойргоо хондог гэдгсэн тийм. Би 15 оны 8 сараас бихтэй 50 онд ч үзээгүй штэ. Би нэг хатаа сүхээр нэг хатаа утгаар бүүднээр суудж байдаг гэсэн дээ. Одоо би 50 гардаа үнээр би одоо өөрөө биеэрээ урд нь өөрөө тэгж өөрөөхт хамгаал аав юу чадна гэж боддог. Одоо барьж чад залуу нас нь дуус одоо 50-51 хүрлээ. Хурд хөшөөс дуус хараас хүчгээ байлаа тий. Монголын ард түмэнд туслаач тий. Чингтээ дөрөв 13 ороо тасалгааны 15 оноос хойш өнөөдөр их төрсөдийг тасалгааг үт шалгуулмаар байна. 17 оны хойш одоо гомдол пүрүсрэн Баатар зэрэг одоо энэ сав очрын бүгдээ шалгуулмаар. Одоо энэ Барс болдыг Чингтээ дөрөв 2 дугаар Барс болдыг төрсөн ах нь хүргэндээ орж өрөвтөм наадмын хүмүүс хамгаалж үжсэн хүмүүс энэ хоёрыг анхны надруу дайрах энэ хоёр гэсэн. Ерөөс эдийн хүмүүсийг зарж ийсэн. Тэний бүхний Барс болд өөрөө мэдж байгаа. Өрөвтөм наад бөөр зүрхийн аавныг аваад олон жил дарамтаа надад ярьж хэлэх шалгах Болдоотор дэд хурандаар одоо энэ пүрүсрэн пүрүсрч хоёрод Болдоотор дэд хурандаа бидний хамгаална гэж ярьдаг. Болдоотор дэд хурандаа энд хамаагүй. Досуулаач танд би баярлалаа. Чингтээ дөрөв 2 дугаар досуулаач би баярлсан шүү. Тайшээ цагдаа олон байгаасаа. Би одоо энэ сүүлийн 16 17 онд миний охиныг алж бөөрсөн авсан хүмүүсийг хамгаалаад дагалдаад оролцоо хийжсэн. Чингтээ дөрөв 2 дугаар эрүүг нэг би одоо гайхаж байна. Миний гэрт орж ядаж дагмараа сарж ирсэн хүмүүсийг миний гэрээс аваа явж ирсэн шүү тэр цагдаа. Би тань эрүүгийн шүү яг энэ тэр. Чингтээ дөрөв 2 дугаар эрүүг бинд оролцоо гэж бодсон. Энэ хүмүүсийг Чингтээ дөрөв энэ 16 онд хойш энэ хүмүүсийг хайж байгаа хэдэн нөрөг хайж байгаа хүмүүсийг Чингтээ дөрөв 2 дугаар эцэг хамгаалаад байгаа шүү. 88 78 08 78 гэсэн утас байгаа. Энэ утас бол бас нэг том үнэт утас.